Туркийн Сивас муж дахь Илхадын үеийн дурсгал болон газрыг сурвалжлах багийнхныг тус мужийн ахинчлаар сумын засаг дарга Мурат Сэвэнж хүлээн авч улсаа. Тэрээр сумынхаа эдийн засгийг хөгжүүлэх хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаагаа бидэнд хуваалцсан юм. Нэгдүгээр хог дахин боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа аж. Ona başladık işte hayvan pazarı yapıyoruz dedik, geri dönüşüm tesisi yapıyoruz Türkiye'de ilk. Türkiye'de ilk yapıyoruz, Türkiye'de yoktur. Örneğini biz yapıyoruz. Geri dönüşüm enerji tesisi yapıyoruz burada. 4 megawatt elektrik üreteceğiz. Yani yakma tesisi yapıyoruz. Bu çöpü tamamen yok ediyor. Bu çöp yaş ve çöpün tamamını yok edeceğiz yakmayla. Elektrik üreteceğiz, içinden gaz üreteceğiz ve enerji de üreteceğiz. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд туршилтын журмаар сумынхаа хог хаягдлыг шатаан эрчим хүч үйлдвэрлсэн амжилттай болжээ. Энэ нь бүх төрлийн хог хаягдлыг шатааж 4 мегабайтын эрчим хүч гаргаж, улмаар сумынхаа цахилгааны шийдвэртүүдийг илүү их эрчим хүчээс Сивас муж дахь худалдаж ашиг олох зорилготой төсөлж. Их технологи зөвхөн Турк улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж ашиглан сумын хэмжээнд анх удаа хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Хоёрдугаарт тус сум амтд байгаараа алдартай боловч тариалсан амтд байгаа шууд хөдөлгөх нь эдийн засгийн үр өгөж багтай тул нэмэн өртөг шингэн амтд багтай кофе үйлдвэрлэж эхэлсэн байна. Ингэхдээ амтд баг нунтаглаж кофетэй холин бүх лабораторийн туршилтыг давж улмаар оюуны өвчин эрх аван зах зээлийн эргэлтэнд оруулж дахинжларын брендтэй болжээ.